Амен. Та эзнийг хайр инэрлийн дээдийн дэг гэдэгт итгэж байна уу? Амен. Тэрээс асуу өмнө. Хэрэг үнэхээр та эзэн бол хайр инэрлийн дэг гэдэгт итгэж байгаа өдөр хажуу сууж та сууж байгаа найстай зөвлөд хэлчихвээ. Эзэн бол хайр инэрлийн дэг юм шүү гэж хэлчихвээ. Өнгөрсөн тав эзний үлэр дүүргөө. Амен. Өнгөрсөн тав сүмийн давхраас эзэн алдарш болтугай. За бид нар үргэлжлүүлэн үлс номны 4-р бүлэг дээр явсарай. Үлс номны 4-р бүлэг бидэнд цуглааны тухай, анхны цуглааны тухай, анхны цуглаанаар дамжуулан Бурхан бидэнд ямар агуу зүйлүүдийг харуулж байгаа тухай бид нар одоо үргэлжлүүлэн судалсарай. Тэгээд өнгөрсөн одоо 2-3 хоногийн туршид Паул Петр болон Иохан хоёрын үлдсэн гайхамшиг юм тухай тийм. Энэ хоёроос болоод тэнд одоо маш том одоо юу болж байгаа вэ? Боо болж байгаа. Энэ боогийн дунд эзэн яаж юм гэхээр ажиллаа хийсээр байна. Тэр хоёроо дамжуулан үргэлжлүүлэн ахлах дахилч нар, хуулийн багш нар, Израильчуудын ахмадууд, зөвлөлийн дунд эзэн гайхамшигаараа үйлцээр байна. За тэгээд нөгөө хоёр маань бөөн дуусаад нэг юм яасан гэхээр зэрэг гэртээ ирж байгаа. Өгтөө тэр гэртээ очив. Өнөөдөр уншсан бид шүү дээ тэр хаана цэгсэн байна. Өөрийнх нь очсон гэсэн. Өөрийнх нь гэдмээр хэний тухай ярьж байгаа. Анхны Ерүсалим цуглааны тухай ярьж байгаа. Анхны Ерүсалим цуглааны тухай. Тэд өөрсдийн дээр очиод юу болсон тухай бүгднийг нэг нэггүй тайлбарж өгсөн дараа тэр анхны цуглааны бүх хүмүүс хамтдаа эзний магтанд болж. Тэгээд түүний давуу тэд хамтдаа залбирч байгаа. Тэгээд залбирсны дараа эзэн тэдэр дээр ариун сүнсийг дахин 2-р бүлэг дээр гарч байгаа нь тэр уулгарч байгаа. Энэ гайхамшигтай үйл явдал 4-р бүлгийн одоо сүүлийн эдгээр ишлүүдээр гарч байгаа. Тэгээд энэ ишлүүдээр дамжуулаад өнөөдөр бүгдээ хамтдаа эзэн бидэнд манай энэ Монгол цуглаанд юу гихсэж байгаа вэ гэдгээр тэгээд чихээ нэгээд үдээ том болгож байгаа. Сонсцгоо. Амен. Тэгээд нүдээ том болгож байгааг нь учиртай шүү. Яг тэр хаяа ингээд нүдмэн жижигрээд жижигж байгаа ингээд анчдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ юуны тухай хэлээ ингээд явж байгаа унцчдаг. Тэгээд унцсан хүмүүсийн одоо хариуцлагыг одоо мэдээж сургаал зааж байгаа пастор үүрэг хэрэгтэй болж байгаа. Тийм ээ. Яг тэгэхээр зэрэг нэг семинар дээр нэг багш маш хичээл заажсан. Тэгсэн чинь тэр хойны хүн унтаа болдгоо. Тэгэхээр нь сургаал заажсан багш юу гэж хэлсэн. Хей наад өнөө сэргээдэг гэсэн. За хажууд байсан хүн юу гэж хэлсэн гэхээр та унтсан чинь таас ирэх гэсэн. Тэгээд энийг би одоо энэ хүмүүс унтах юм бол энийг юу гэж ойлгодог гэхээр энэ бол миний хариуцлага байна гэж бодож байна. Яг л эзнийг би дамжуулж байгаа би одоо маш сонирхолтой дамжуулж байгаа учраас хүмүүсийн одоо нойрон гэдэг гэж тийм. Тэгээд та бүхэн байлах сонирхолтойгоор заах хичээл. Та хүмүүс эзнийг авахын төлөө тийм ээ өөрсдөөс дотроо тэмцэл хийгээсэй гэж. Эдээ хасаа өдөр орой унтсан тийм. Манай өнөөдөр ирчүүд бол жоохон нойрмолж магадгүй. Яг л өчигдөр ирчүүдийн цуглаанд хараад бүгдээ халуураад бид нар юу хийх вэ тийм ээ? Теннис тоглох үстэй. Тэгээ 12 хүртэл одоо теннис тоглосон байх юм. Тэгээд одоо ирчүүд өнөөдөр жоохон өмнөд ирчүүд маань нойрмолд бол их амархан баригддаг. Эмэгтэй хүмүүс маш хэцүү байдаг. Яг тэгэхээр зэрэг үсээ уртуу онгорч. Тэгээд хараад гарч идэгдэхгүй, таатай шийдэгдэхгүй тийм ээ. За өнөөдөр хастаа эзний өрөө өдрөө хамт орцгой. Өнөөдөр өдрөө хамтдаа
яг энэ цуглааны дүр төрхийг бүгд өргөжлөж судалцсан. Өнөөдрийн уншсан Библи ишлэлд дамжуулан бүгд дөрвөн зүйлийг хамтдаа үзсэн. Энэ чухал дөрвөн зүйл гарч байна. Юу гэхээр нэгдүгээрт нь юу бий болсон бэ гэхээр зэрэг Петр болон Иохан хоёр тэнд Иерусалим хотод хамаг амтны бужигнуулж дуусаад тэд яасан гэхээр зэрэг цуглаан дээр очсон. Тэр цуглаан дээр очсон яг тэр дүр төрхийг тэрийг юу хийсэн бэ гэхээр зэрэг тэд нар ядангуяа Библийг бичиж байгаа Лук гэдэг хүн маань юу хийсэн бэ? Тэд өөрсдийнх нь ирсэн ажилласан. Хаана очсон гэнэ? Энэ айгүй гоё, айгүй чухал юм. Юу хийсэн бэ гэхээр зэрэг өөрсдийнх нь ирсэн гэсэн байна. Бид ер нь баг багтаа тийм үү талцад тоглох дуртай. Талцад тоглохоор нөгөө эсрэг багийнхан юу болдог вэ? Дайсан болдог. Тэр хичнээн сайн хүүхэд сайн хүн байсан гэсэн тэр юу вэ? Тэр бол дайсан. Манай тад хичнээн муу хүүхдүүд зодон зөгөө хийдэг бидний одоо боддог тэр муу хүүхдүүд байсан гэсэн тэр муу хүүхд миний хувьд юу вэ? Манайхан гэдэг юм. Өөрсдийнх нь болдог. Тэр цуглаан таны хувьд яг юунд хамаадаг вэ гэж байна. Миний хувьд миний цуглаан гэж. Заримдаа бид нар цуглааныг арай өөр одоо 3 дахь бие дээр ч юм уу ярих гэдэг. Юу гэсэн үг вэ зэрэг энэ цуглааны гэж. Эсвэл тэдний цуглааны гэж. Ер нь цуглаан гэдэг таны явж байгаа энэ цуглаан бол энэ хэний цуглаан байна? Энэ бол таны цуглаан байна. Та их би хажуу сууж байгаа нааш таахгүй. Энэ бол таны цуглаан шүү гэдэггүй. Энэ цуглаан бол миний цуглаан. Тэгээ бас ихгүй. Бас миний цуглаан шүү гэдэггүй. Энэ бас миний цуглаан шүү. Яг тэгэхээр энэ цуглаан гэдэг бол Тэнгэрийн хаанчлалын нэг хэсэг байна. Амен. Цуглаан бол Тэнгэрийн хаанчлалын нэг хэсэг байна. Бурхан биднийг Есүс Христээр дамжуулан өөрийн хүүхдээ болсон. Тэгээ өөрийн хүүхдээ болоос осохгүй түүнд итгэж хүн бүрийг юу болсон вэ гэхээр ах トゥ нар болсон. Амен. Бид нар бол Есүс Христээр дамжуулан Бурханы хүүхдүүд болсон учраас бид нар хоорондоо юу болж байгаа гэхээр бид нар ах トゥ нар болж байна. Тэм учраас бид нар цуглааныг ярихдаа би өөрийн мэдээ ярих хэрэгтэй. Ярих хэрэгтэй. Манай цуглаан миний цуглаан гэж байна. Амен. Тэр бooy болоод Иерусалим тэнд байсан зөвлөлийн өмнө асар том гэрчлэлүүдийг хийж байгаа. Тэд хаашаа явсан бэ? Тэд өөрсдийн дээр очсон. Хамгийн түрүүнд очсон газар нь гэр бүл нь байгаагүй, тийм үү? Петр Иохан гэр бүл байсан болов мэдээж байсан доо. Гэтэ тэд нар хаана очсон бэ гэхээр тэд нар цуглаан дээр очсон. Тэр Иерусалим тэр зөвлөлийн өмнө хэд хосныг бид нар сайн мэдэхгүй. Гэтэ тэд нар яасан бэ гэхээр шоронд байж гаад тэр зөвлөлийн өмнө гэрчлэл хийж байгаа дууссаны дараа тэд нар хаана очсон бэ гэхээр очсон газар нь өөрсдийнх нь байсан. Цуглаан байсан. Цуглаан таны хувьд юу вэ? Өнөөдөр Антиох Монгол цуглаан таны хувьд юу вэ? Энэ бол миний бид нар ингэж ярих дуртай. Миний унсан газар угаасан ус гэж ярих дуртай. Та Антиох Монгол цуглаанаар дамжуулан унаагүй гэж юу гэж. Та Антиох Монгол цуглаанаар дамжуулан тэр уснаас уугаагүй гэж юу. Бурхан биднийг Антиох Монгол цуглаанаар дамжуулан тэр яасан бэ? Өөрийн хүүхдүүд болгосон. Амен. Хэрвээ Антиох Монгол цуглаан байхгүй байсан бол би өнөөдөр энэ байх байсан гэж бид бодох ёстой. Энэ бол миний унсан газар угаасан ус юм гэж. Та өөрийнхөө цуглааныг миний цуглаан гэж хүлээж авч байгаа шүү. Тэд хэлж байгаа үг нь гэсэн юм байсан. Тэд өөрсдийнхөө ирсэн гэж. Энэ бол тэдний хувьд тийм шинэ үг байгаагүй байх тийм үү? Хэрэгжилж байгаа үүд нь бол тийм шинэ үг байгаагүй. Тэд өөрсдийнхөө дээр ирсэн. Яг тэд тэгж ярьдаг байсан байхгүй юу? Тэ? Хайчж байгаа. Өөрсдөө байв.
Манайхан тэнд байж байгаа. Бид нар тэгж хэлэх хэрэгтэй тийм. Хаана? Манайхан тэнд байна тийм. Хиний тухай яриад байгаа? Цуглааны найз нөхдийн тухай, ах дүүнэрийн тухай бид нар тэгж ярьдаг. Та өөрсдөө цуглааны, өөрийнхөө цуглааны. Өөрсдөө цуглааны ах дүүнэрийг та эргэн тойрон байгаа хүмүүс байхгүй. Та эдгээр хүмүүсийг манайхан гэж тийм. Миний ах дүүнэр гэж хүлээж авдаг гэж. Та тэгж хүлээж авсан шүү. Амен. Анхны цуглааны итгэгч нар хүн бүрийг яасан бэ? Бид тэгж хүлээж авсан. Бид нар хүн болгон өөр гэдгийг мэдчихэв. Энэ сургаал зааж байгаа Петр, Иохан хоёрын хоорондоо тэс өөр зан аршинштай тийм үгсэн. Харин энэ хоёр өөрсдөө юу гэж хүлээж авах юм бэ? Миний ах дүүнэр гэж хүлээж авсан. Өнөөдөр энэ сууж байгаа хүн болгон бид нар бүгдээрээ юу вэ? Бие биенээсээ тэс өөр ааш аршинтай. Харин бид нар ах дүү яаж ах дүүнэр болдгоо гэхээр зэрэг тэдгээр зүйлийг харалгүйгээр зүгээр бид нар байгаагаар нь бие биенийг хүлээж авах үед бид юу болдог вэ? Бид нар ах дүүнэр болдог. Ах дүүнэр юм тийм байдаг. Тийм шиг юу? Би одоо нэг дүүтэй хамт амьдардаг. Тэр дүү маань дотоод амар их нэрийг хэлээд явах. Гэхдээ тэр юм болгоно би яд гэхээр зэрэг өнгөрөөд юу гэсэн бэ? Би байгаар нь хүлээж авч байна гэсэн. Би түүний аав биш, түүний ээж юм болгоныг би хэлэх гэдэг надад шаардлага. Өмдөө хураа, өглөө ус уух, ороо хураа, өмдөө тийш нь тавь. Наа чи хэрэгтэй бол ландрын хий. Ингэж хэлэх шаардлага байхгүй. Яг тэгэхээр зэрэг тэр миний дүү, тийм. Бид нар хаяа яг цуглааны итгэж нартай жоо тэгж хандах гэдэг. Үсээ засуу. Өчн муухай. Чиний төлөв хэлчих. Яг ингэж хэлэх үед тэр дүүтэй хооронд хэрүүл гардаг. Танд ямар юм? Хамаагүй бол манайхаас га. Арис тийш дотор тэгж бодож байгаа байхгүй би. Асууд хөндрөх юм бол тэгж хэлэх гэдэг шүү. Бид нар ах дүүнэр учраас бид нар яг иймэрхүү зүйлээр хандах үед бидний хооронд юу болдог вэ? Тэмцэл бий болдог. Өнөөдөр цуглаан дотор бид нар зүгээр бусдыг би яах ёстой? Байгаагаар нь хүлээж авах. Тэр хүн маань таны нүдэнд онцгой хуцалдаг байж байна. Гэтэл тэр хүн чинь тэр хуцанд дуртай байхгүй. Өнөөдөр би энэ хавайн цамцтай сууж байгаа та хүн нэг тийм онцгой харагдаж магадгүй. Гэтэ надад аюул өгдөг юм байна. Тэ. Магадгүй энэс одоо та бүдэрч байгаа би уушлахгүй. Харин үгүй тийм байгаас шүү. Тэр бид нар яг ийм байдлаараа бид нар шүлт явагдаад эхлэх үед бидний хооронд тэмцэл маргаан гарч ирдэг. Харин бид нар бусдыг би байгаар нь хүлээж авах үед эндээс юу гарч ирдэг вэ гэхээр зэрэг хайр гарч ирдэг. Тэгээд бид жоохон зүйлийг өнгөрүүлэх тусам тэр хүнд байгаа том асуудлыг бичсэн хүлээж авах боломжтой болж ирдэг. Тэгээд бид хоорондоо тэгж ярих байх. Тэр тэгдэг ингэдэг гэж ярих шаардлага бидэнд байхгүй болно гэсэн. Өнөөдөр хүртэл та хэнийг тухай хичнээн олон удаа хэн нэг ингэж ярьсан байна. Тэрний тэр байдал надад таалагддаг гэж байна. Харин тэхээс илүүтэйгээр тэр байдал надад таалагддаггүйц надад хамаагүй. Би зүгээр түүнийг байгаар нь хүлээж авах дуртай. Та ингэж хэлээсэй гэж. Та нэг залуу эсвэл нэг өсгүй сайн болохоор та байгаар нь хүлээж авдаг шүү дээ. Тийм шиг юу? Гэтэ бид нар хайр дурлалын тухай ярихгүй. Харин юуны тухай ярихгүй зэрэг өдөр цуглаан дотор би бинийг өөрсдийнх нь шиг тийм ээ. Манайхан гэж хүлээж авцгаа. Амен. Харин ингэж хүлээж авах бид нар суралцах гол зүйл нь юу гэхээр зүгээр та зүгээр байгаар нь хүлээж авах. Тэгэхээр бурхан биднийг яг байгаагаар нь хүлээж авсан байна. Тэр бидний голоо тийм. Хэрвээ байгаагаар нь хүлээж авдаггүй байсан бол өнөөдөр бурхан таалагдах хүн гэж нэгч байхгүй. Тийм шиг юу?
Тийм учраас Бурхан биднийг байгаар нь хүлээж авсан байхгүй. Тэр бидний байгаар нь хүлээж авсан учраас биднээс харахтаа чи ч гэсэн өөрийн найз нөхдөд, өөрийн ах дүүнрээ байгаар нь хүлээж авсаа гэж Бурхан биднээс хүсэж байна. Цуглаа бид яаж бие бинийгээ өөрсдийнх шигээр хүлээж авч чадах вэ? Өдөрөө бие бинийгээ байгаар нь хүлээмжшүүлж сурцгаая. Амен. Өнгөрсөн 4 дэх Америкт нэг том зүйл хийсэн байхгүй юу? Америкийн хөл өмгийн аврал хийсэн. Одоо энэ хөл өмгийн аврал хийхгүйд манай сүлэн дотор амар том тэмцэлтэй хэд хэдэн хүмүүс болно. Яг л бид Чикагоос бид нар Чикагод баг. Бэрсэд дэмжих хэрэгтэй. Ингээ яг юм бол тэнд нэг хүн үгүй. Заавч бэрсэд дэмжих ёсгүй. Би Гринбэг дэмжинэ. Аль ингээ ярьж байна. Тэгвэл энэ дотор мараа болж байна. Танаа Гринбэг чинь тэгвэл гэх юм ингээ. Харин бид тэр яах вэ? Байгаар нь хэлж байна. Тэр хүн Гринбэг дуртай. Би Чикаго бэрсэд дэмждэг. Түүнээс ухаад бид хоёр маргалт хийхгүй байхгүй. Тэгээ би тэр хүнийг ойлгоход би яасан гэрийн удаа маш том одоо зүйлийг шийдэл гаргасан байна. Өөрийнхөө фантаси тиймдээ гэрийн бийс хүн авъя. Энийг хүн зарим ойлгох юм фантаси юу гэдэг юм. Тэр та хүн энийг сонирхоод үзэх ойлгож магадгүй. За хоёрдугаар энэ дэс юу гэж ирсэн бэлээ зэрэг чуулган итгэлийн амьдралыг бие биедээ хуваалцдаг газар байх хэрэгтэй гэсэн. Нөгөө хоёр залуу маань Иерусалим дотор бөөн болж хурж ирээд тэд нар юу ярьсан бэ? Хурж ирэнгүүтээ тэм юу болсон тухай бүгднийг ярьсан ба. Таны санаж өгч байгаа тийм. Юу гэсэн чинь? Яагаад үзэсгэлэн тиймээ хаалганы ажил олон жилийн туршид гуйлах гуйсан хүн байдаг та. Хөлгүй. Тэр чинь битээр босгосон шүү дээ ярьсан. Тийм тэгээс. Тэгсэн чинь нөгөө нэг чинь бидний байрж байгаа шоронд ороо зодоо. Тэгээд энэ тохиол бүгднийг ярьсан. Цуглаан гэдэг бол бид нар итгэгч ахын дүүснээс цуглаа бие биендээ итгэлийн амьдралаа хуваалцж тэгээ өөрсдийнхөө амьдралд байгаа зовлон шаархал тэгээ эдгээр сайхан зүйлүүдийг бид нар хуваалцж бие биендээ яадаг вэ? Бие биенээ оруулж зорилжуулдаг газар юм аа гэж. Бидний одоо Монгол хүний нэг тийм одоо цосномж гэх юм уу те бидэрт нэг буруу юм байна, муу юм байна. Бүгд өмнөд маш сайн тэмцэх хэрэгтэй. Тэр юу вэ гэхээр зэрэг ер нь одоо юмыг ганцаараа хийх юм байна. Монгол хүний мөн чанар тийм байхгүй юу гэхээр зэрэг те мал хариулдаг учраас мал хариулахад нэг олон хүн монголчууд тийм учраас тэг юу хэлдэг 100 ямаа 60 хүн ирэхгүй шүү дээ тийм. Энэ юу гэсэн бэ? Олон хүн ирэхгүй байна. Бид нар хонь хариулахад нэг л хүн авах. Тэгээд тэр хүн хонь хариулж байхдаа өөрөө юу шít тийм ирэх хүний чад эзгүй байе гэж. Тэгж ярьдаг. Энэ гэсэн үг хэлэхэд ганцаараа бид нар юу яадаг вэ гэхээр юмыг хийж явдаг. Энэ маань бидний нэгтгэхэд амар том юу болдог вэ? Саад болно гэсэн. Тэгвэл бид нар энэ зүйлтэй бид нар яаж болох вэ? Бид нар тэмцэх хэрэгтэй байна. Нэр. Харин өөр соёлыг үзсэн бол одоо энэ Мексик соёлыг үзсэн бол тэс өөр. Тэд нар яадаг вэ? Баяр хамттай. Яг хийж байгаа хамттай байхгүй. Тэд нар газар дээр хэрэгэлдэг. Тийм учраас бид нар бүх зүйлээ хамтдаа хийх хэрэгтэй байна. Газар шороны ажил хэцүү шүү дээ. Тэгээд хамтдаа хийхгүй бол тэр газар шороны ажил чинь дуустдаг ажил биш үү? Тийм учраас бид бүх зүйлийг хамтдаа хийх. Газар шороныхоо ажлаа хийчээд хурж ирээд тэд яадаг вэ? Хамтдаа тэд нар сайн хоолдог. Мэдээж Монгол хамтдаа хоолдог. Тэд бүх зүйлийг хамтдаа хийх. Тийм учраас тэд нар нэгтгэл нэг асуудал байдаггүй. Харин Монгол хүмүүс бидний хувьд энэ community гэдэг зүйлийг бид нар яаж таа илүү орж бид нар өөрсдөө суралцах. Бид нар чуулган гэдэг бол бид нар итгэлийн амьдралыг бие биендээ хуваалцдаг газар байх ёстой гэсэн. Яг нь итгэлийн амьдралыг Бурхан таны амьдралд юу хийсэн бэ гэдгийг
гэрчилдэг бие биенээ оромшуулдаг газар байх ёстой гэсэн. Бид нар цуглахгүй бол энэ тухай бид нар яаж ярих юм бэ? Бид нар хүндээ үүнийг ярих байж. Та цуглахаараа юу гэдэг вэ? Манай цуглааныхан цуглахаараа юу гэдэг вэ? Цөөлөд маш сайн хоол хүнсгийг хийж идэж юм уу? Харин энэ дунд эзний гэрчлэх, эзэн таны амьдралд хийсэн дээр сайн сайхан зүйлүүдийг гэрчлэх тийм цагийг гардаггүй гэж бид гаргах ёстой. Эзэн таны амьдралд юу хийсэн бэ? Юу хийж байна вэ гэдгийг та итгэж ахын дүүс нартай хуваалцдаг байсан шүү. Цуглаан гэдэг бол юу вэ? Бид нар өөрсдийнхөө амьдралд болсон Бурхны хийж байгаа бид гайхамшгуудыг бид нар бие биендээ гэрчилдэг тийм газар. Тэр хүмүүс хурж ирээд тэнд юу болсон тухай бүгднийг ярьсан. Угаасаа бид нар тийм зүйл хийдэг байсан. Зөвхөн Петр, Иохан хоёрч биш. Өөр бусад хүмүүс бүгдээрээ тэд нар цуглах үедээ Бурхан тэдний амьдралд юу хийсэн бэ гэдгийг бие биендээ гэрчилж бие биенийг оромшуулдаг байсан. Өнөөдрөөс бүгдээрээ цуглах үедээ та бүхэн бид нар бүгдээрээ бие биендээ эзнийг гэрчилцгээе. Амен. Таны амьдрал юу болж байна? Амин юу болохгүй вэ? Танд сурцмаар байгаа зүйл юу вэ? Ойлгохгүй байгаа зүйл юу вэ? Та юуг ойлгоод хийсэн чинь яаж амжилттай болж та үүнийгээ бусад найз нөхдөд хуваалцдаг болсон шүү. Цуглаан гэдэг бол юу вэ? Бие бинийгээ хөгжүүлэн урамшуулдаг тийм газар. 90 онд юу ч гэсэн бэ? Хожмын үед эцсийн үе ойртож байгаа. Харин энэ өдрийг ойртуулсан та нар хамтран цуглахаа зуршил болгороо гэсэн. Бид нар эцсийн өдөр ойртох тусам энэ цуглааны хамт олон бид нар илүү цуглах ёстой гэдгийг хэлж байна. Харин бид нар илүү цуглахаасаа илүүтэйгээр бид нар яаж хийх вэ? Энэ цуглах гэдэг зүйлээ илүү бага болгоод байна гэсэн. Одоо намар биш хавар болохоор бид нар юу гэж ярьдаг вэ? Одоо 100 болчих. Өдөрөө цуглаан дээр цугладаг цагуудаа багасгая. Яагаад хүмүүс ийш амралтаар яваад амрах цаг их гарч байна. Өдөрөө хүмүүс боломжийг өдөрөө сайхан 100 амарцгаая. Хичээлүүдээ зогсоо. Ингээд зогсоолоо шүү. Манай яг надад одоо 97 оноос хийж эхэлж байна. Өнгөрсөн хэдэн сар юу хийв? Сайхан амарлаа шүү. Төөсийн хичээлүүд яасан? Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Зуны сайхан, налар сайхан өдрүүдэд бид нар сайхан амарч байна. Харин эзэн биднийг үргэлж амраад байгаасаа биш үү? Харин тэр бидний яасан бэ? Өргөжлөлн цуглар, өргөжлөлн бие биендээ итгэлийн амьдралын сайн сайхан мөн таны амьдралд тохиолдож байгаа тэдгээр зовлон зүтгэрийг, тэдгээр сорилтуудыг бие биендээ хуваалцаар ажилласан. Яагаад бид нар үүнийг хуваалцдаг вэ гэхээр бид нар хуваалцсан ба бидний өөрсдийн амьдралд хэн нэгэн тохиолдсон тэдгээр зүйлийг бид нар бие биендээ яах ёстой вэ? Өөрсдийнхөө амьдрал шийдэж гарч чадсан тэдгээр зүйлүүдээ бид нар хуваалцна гэсэн үг байна. Өнөөдөр танд тохиолдсон зүйл тэр нэг найз хэдэн жилийн өмнө тохиолдсон байж болно юм. Түүнийг тэр хүн танд маш гоёор өөрсдөө амьдрал болсон тэдгээр зүйлүүдийг гэрчлэх боломжтой байхгүй. Өнөөдөр анх Америкт ирэх бид нар мэдэхгүй зүйл маш их байдаг. Харин бид нар найз нөхдөдтэй болоод янз бүрийн байдлаар бид нар яадаг вэ гэхээр энэ дотор суралцдаг. Яг үүтэй адилхан итгэлийн амьдралдсан. Таны тийм ээ итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Тэрнээс өмнө итгэлийн амьдралаар амьдарч байсан цуглааны найз нөхдөдөөс та асуугаарай. Бид нар хамтран яах ёстой? Эзэн дотор ингэж явж явах ёстой. Амен. Тэгээд бид нар бие биендээ хуваалцсан гэдэг аюул чухал юм аа. Заримдаа манай цуглааны итгэгч нар өвдөхөөрөө юу эсвэл ямар нэгэн хэцүү байдалд орохоор ерөөсөө итгэхгүй алуулждаг. Тэр хүн юу тохиолдоод яагаад ирснийг ерөөсөө мэдээгүй өнгөрчдөг. Тэгээд дараа нь бид нар сонсдог, тэгсэн үү яана гэж өнгөрдөг.
магадгүй бүү тийм байгаас шүү. Өнгөрсөн 7 хоног бас нэг хүнийг зэмлсэн. Яг тэгэхээр зэрэг өнгөрсөн 7 хоногийн туршид өвдсөн гэнэ. Тэр хинч гэдэг цуглаанаас хинч гэдэг ганцаараа маш их өвдсөн. Тэгээд өчигдрөл нэг юм босч ирж байгаа. Бид нар энийг мэдсэн бол бид нар боломжтой хүмүүс очиод тэр хүртлээр бид нар залбирах хэрэгтэй байсан дөө. Бид нар биеийнхээ төлөө анхаарал тавих хэрэгтэй байна. Амен. Тэр бид нар мэдэхгүй бол хэрхэн анхаарал тавьж чадах вэ? Бид нар та бүхэн өвдөхгүй ах トゥ нар руу ярьдаг үстэй. Би өвчтөө. Надад ирээд нэг хар шил хийгээд өгөөч. Та яагаад зугааны хэнийг нэг тэгж дуудаж болохгүй гэж. Яг бид нар чинь Христ дотор ах トゥ нар биш гэж юу гэсэн. Амен. Нэг хөдөө баяр хүндэд дамжуулж байгаа нэг эмээгээс асуусан. Та яагаад залбирахгүй вэ? Та байн залбирах гэсэн. Харин тэр эмээг гэсэн. Байн залбирахад тэг санаа зовоодох юм аа гэсэн. Энэ бол Монгол хүний зам тийм. Харин та бүх санаа зовсгож. Бид нар таны төлөө залбирахад тийм ээ биднээс гарч байгаа тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид нар очоод хэрэг боломжтой хүмүүсд зулгаад очоод таны төлөө залбираад танд юу тохиолдож байгааг бид нар хамтдаа хуваалцна гэдэг чинь энэ итгэлийн амьдрал байхгүй. Ордоос нь юу гэж гарсан бэ гэхээр зэрэг цуглаан бол нэгдмэл магтаал ба хүндэтгэлийг хамтдаа өргөдөг газар. Ингээд Петр Иохан хоёр юм яриад сайхан үгмээ гэрчлэл хийсэн чинь тэр дундаас нэг хүн яасан байна. Магтан дууч хэлсэн ба. Өнөөдөр библиэд уншсан юу ч гарсан бэ? Өөзөө тэнгэр газар тэнгис болон тэдгээр дорших бүхнийг бүтээсэн та билээ гэж магтан дууч хэлсэн ба. Өөрийг сонсонгоо тэнд байсан бүх хүмүүс яасан бэ? Хамтдаа шууд магтан дуулсан ба. Тэ? Цуглаан гэдэг бол яг ийм баг. Бид хамтран эзнийг магтан хүндэтгдэг газар ба. Өнөөдөр бид нар яахаж энэ газар ирсэн бэ? Бид эзнийг магтан дуулж хүндэтгдэг өргөөр энэ газар ирсэн. Тэгээд тэр цуглаад тэнд байсан хүмүүс Петр Иохан хоёрын яриаг сонсчихсан чи гівэн тэндээс хин нэг нь магтан дуулж хэлсэн байхгүй. Манд тэр хүн юу байсан гэхээр зэрэг магтан дууны ахлагч байсан байхгүй. Тэгээд манай цуглаан ингээд хин нэг нь эзний үгийг гэрчтэй ярьж байхгүй энийг сонсчихсан магтан дууны ахлагч яах вэ? Батцыг босчраа шууд микрофон сүрж авах магтаал гэж долонгот бид нар бүгд яасан аас нь төрж явсан. Бид нар хамтран эзэнд нэгэн дугаар бид нар яасан хүндэтгэл өргөдөг газар бол энэ цуглаан байна. Тэгээд магтан дуулжсэн чинь тэндээс пастор босчраад яасан бэ? Шууд эзний үгийг гаргаж ирж байгаа. Хуучин гэрээнээс иш татж байгаа. Ингэж хэлсэн байна гэж. Ах トゥ нар уншуулсан. Ах トゥ нар цуглаан бол яг энэ юм аа гэж. Бид эзний үг судаас сонсно гэдэг маань насаа осны амнаас гарч байгаа үг болгож энэний цааны юу гэхээр эзний хүсэл байд юм аа гэж. Та энэ үгийг сонсохдоо насаа хэлж яах гэж бүгдээс асууж байна. Би энэ үгийг бэлтгэхэд бол 7 хоног бэлтдэг. Нэгд өдөр юу гардаг гэхээр дараагийн студентэр ямар сургаалаар иштэл ямар иштэлээр сургаал зах тэр иштэлийг би 7 хоног бодож байна. Эзэн энэ иштэлд дамжуулан та юу хийх хүсэж байна? Та зааж өгөөч гэдэг. Тэгээд эзний өндөр хэлэгдэж байгаа тэр үг эзнээс ирсэн үг гэдэгт би итгэдэг. Аамен. Та бүхэн тэр үгийг эзнээс ирж байгаа надад ирж байгаа үг гэж хүлээж авсан шүү. Аамен. Цуглаан гэдэг бол эзнээс өөрийн гэсэн тэр бэлэг авсыг авсан тэдгээр хүмүүс яг эзний төлөө үйлчилж байгаа тэр газар. Тэр магтан дууны ахлагч нь босчроо магтан дуугаар ирсэн байна. Тэр байсан бүх хүмүүс түүний түрээд хамт магтан дуулсан байна. Түүний дараас пастор босчроод эзний үгийг гаргаж ирээд тийм ээ эзний тэр амлалтыг бариад тунхаглах үед тэр байсан хүмүүс амин гэж хэлсэн. Цуглаан бол ердөө юм. Эзний үгийг тийм ээ заах хүмүүс эзний үгийг заах. Эзэнд үйлчлж байгаа хүмүүс эзэнд үйлчлдэг. Бид нар цуглаан гэхлээр бид нар нэг шашиндаг газар гэж ойлгож болохгүй байна.
Цуглаан бол шашны үйл ажиллагаа явуулдаг газар биш юм аа. Христэд итгэгчдийн итгэлийн амьдрал гэдэг бол энэ шашны амьдрал биш юм аа. Энэ бол амьд амьдрал юм аа. Амьд итгэл. Яг л энэ үг өөрөө амьд үг учраас. Тэр учраас бид яг тэгэхээр энэ үгээр дамжуулан бид нар Библийг уншиж, Библийг зориулж бид нар хамтдаа эзэн дотор өсдөг юм. Энэ бол юу вэ? Энэ бол цуглаан. Тэгээ анхны цуглаан тэд нар яаж ирчихсэн та мэдгүй. Тэд эзний үгийг дамжуулж байх үед өдөрт 3,000, 5,000 уншижсэн байна. Есүс итгэжсэн байна. Жууш хүмүүс Есүс итгэжсэн байна. Та нар бодоод үзтээ энэ гайхамшиг биш гэж юу? Тэр шиг өсчихсэн цуглаан сүмийн түүхэнд байна гэж. Тэр шиг өсчихсэн цуглаан өнөөдөр бидний амьдарч байгаа энэ амьдрал дотор байна гэж. Анхны цуглаан ийм гайхамшигтай зүйлүүдийг тэд үйлдчихсэн. Яагаад гэвэл зэрэг дөрөвдүгээр бид нар ариун сүнсний удирдлага дотор ажиллаж байсан. Ариун сүнсний удирдлага. Тэр магтандуулаад залбираад дуусах үед тэнд юу бий болсон бэ? Ариун сүнс тэдний дээр хүчтэйгээр бууж ирсэн. Тийм үү? Өгний ариун сүнсний бууж ирсэн үйл явдал хизээ болсон мөлий? Үлс тооны 2 дугаар бүлэгтээ гарч байгаа. Санаж байна уу? Анхны цуглааныхын хамтдаа залбирч байгаа тэр 120 хүний дээр ариун сүнс бууж ирсэн байна. Яг түүтэй адилхан зүйл 4 төрөлөөр дахин гарч. Дахин тэнд байсан хүмүүс ариун сүнсний хүч чадлыг авсан. Энэ юу гэсэн үг вэ? Ариун сүнсний хүч чадал гэдэг бол бидний амьдралд өдөр болгон буух ёстой ариун сүнсний шинжилэл гэдэг бол бидний амьдралд өдөр болгон байх ёстой зүйл юм аа гэдгийг бидэнд хэлчихсэн. Хаяа нэгдсэн цуглаанд очихлаар нэгдсэн цуглаан дээр ирсэн 1-2 хүмүүс мэдгүй хэдэн хүн ярьдээ. Лав би нэг 2 хүнээс л сонссон. Юу ч хэлсэн гэхээр зэрэг өнгөрсөн жилийн нэгдсэн цуглаанаар дамжуулаад амар сэтгэлтэйг аваад тэг жил яваад хичээсэн жил яваад. Энэ жил яваад батарейтай адилхан зүйл биш үү? Нэг жил нэгдсэн цуглаанд суугаад амар шинжилт хүч чадлыг аваад тэг нэг жилийн турш явж байгаа. Тэгээд жилийн дараа нөөц нь алуу болгоо дахиад нэгдсэн цуглаан. Энэ бол тийм биш юу аа гэсэн. Ариун сүнсний ажил гэдэг бол ингэж явдаг юм аа. Ариун сүнсний ажил гэдэг бол өдөр болгон бид дээр ирж өдөр болгон таны дотор тэр ажиллаа хийх хүсдэг тэр зүйлийг ариун сүнс гэдэг. Ариун сүнс бидний амьдрал өдөр болгон хүч чадалтайгаар орж ирж өдөр болгон таны амьдрал бидний амьдралыг шинжлэхийг хүсдэг. Энэ үгсүүдээр та өдөр болгон та эзний өмнө ариун сүнсийг залбирч хүсэн гуйгаас авчиж байна. Та өдөр залбирдаг энэ залбирлын цагаар залбирлын амьдралаа зүгээр өдөрт хийдэг нэг зүйл болгосон шүү. Та зүгээр өдөр босоод өглөө босоод тэгээд очоод кофе тавиад кофе уудахдаа адилхан та үнийг хийх ёстой байна зүйл. Хийх ёстой зүйл болох ёстой гэсэн. Та өглөө босоод та юу хийдэг вэ? Та тэр зүйлийнхаа нэг хэсгийг та залбирлын цаг болгооч гэж. Та өдөрт заавал нэг удаа кино үздэг, зураг үздэг. Та заавал интернет дээр суудаг. Та өөр юу хийдэг? Та заавал хоол иддэг. Өөр өдөр та заавал ч хийх зүйл юу вэ? Түүнийхээ нэг хэсгийг болгоно гэсэн. Залбирлын цагийг та хараасан. Бурханд магтаал хүндэтгэл өргөдөг тэр залбирлын цагийг та гаргадаг байгаас болж байна. Үгээр дамжуулан ариун сүнсний шинжлэлийг та хүлээж авдаг. Тэрнээс биш та 7 хоног эзний өдөр очоод эзэн магтаал залбирлыг өргөөд тэгээд тэр нь 7 хоногийг даана гэж та бүү бодосон шүү. Ах Монголд дайпер гэдэг зүйл орж байгаа. Ямар гоё юм бэ гэсэн. Гоё шүү дээ.
Тэгээ анх 10 хэдэн жилийн өмнө Монгол харсан байхгүй. Ямар гоё шүү дээ. Ч одоо тэгээ 24 цаг барьж штеп гэсэн. Одоо энэ нэг ээж амнаар ингэж хэлэх юм. Инээд ирж байгаа шүү дээ, тийм. Яг л нэг дайпер тэгээ 24 цаг барьна гэж бодоод үзтээ. Батраа шиг зүйл яриад байна гэсэн тийм. Бариад тийм. Тэр одоо тэр хүүхдийн одоо шээс басыг 24 цаг тэр дайпер хатгалах одоо чадвартай гэсэн. Тэгвэл бид тийм үү. Энд ирээд үзсэн чинь 24 цаг биш байгаа байхгүй. 24 цаг байх юм бол тийм аимшигтай зүйл болдог. Мэдээжээж авах нь тийм. Бид нар ариусыг бид тэгж бодож байна. Би эзний өдрийн цуглаан дээр залбирсан чинь 7 хоног барьчихна. Энэ барих тухай та бүх бодосоо гэж байна. Харин та би өдөр болгон надад хоол хэрэгтэй байдаг шиг. Би өдөр болгон эзний өмнөрөө боли 5 минут. Тэгмээ та эзэнтэй цагийг гаргадаг байсан юм шиг. Та үгээр дамжуулан ариун сүнс таны амьдрал шинжлэлтийг өгдөг юм аа. Тийм учраас Библиэд юу гэж хэлсэн гэж эзэн итгэгчдийн хүч нь өдөр бүр шинжлэгдэх гэж хэлсэн байна. Энэ үг нь өдөр болгон эзэн дээр ирдгүү хүмүүст үйлчлэхгүй гэсэн үг. Та эзний өдөр ирээд та эзэн магтаах хүндэтгэлийг өргөд ариун сүнсийг аваад та 7 хоног тэгж явбал энэ үг, энэ амлалт таны амьдралд биелээ болохгүй гэсэн. Яагаад энэ үг тэгж хэлсэн бэ? Эзэн итгэгчдийн хүч нь өдөр бүр шинжлэгдэх юм аа яагаад ингэж хэлсэн гэж бодож байна. Өдөр болгон эзэнтэй харилцдаг хүний хүч нь шинжлэгдэх байхгүй юу? Тиймээс өдөр болгон тийм ээ эзэнтэй харилцдаг хүний хүч нь шинжлэгдэх тухай тэр яриаггүй. Христэд итгэгч Бурханд итгэдэг хүмүүс бид нар өдөр болгон эзэнтэй харилцдаг хүмүүс байх ёстой. Ариун сүнстэй харилцдаг хүн байж бид нар ариун сүнсний тэр шинжлэлийг хүлээж авдаг. Та жилд нэг удаа биш. Та жилд 365 хоног ариун сүнсний хүч чадлыг авах боломжтой маань эзэнтэй. Амен. Та өдөр болгон эзэнтэй харилцдаг байгаасаа гэж эзэн Есүсийн нэрээр хүсэн өрөөж. Тэр дагалдагч нар хамтран залбирч байхад тэдний залбирч байсан газар нь дөрвөн жижигхийсэн гэсэн юм. Тэнд юу болж байна? Тэр ариун сүнсний дүүрэн байна. Энэ үгсүүд тэнд байгаа хүн болгон ариун сүнстэй боловч тэдэрт юу хэрэгтэй байна? Ариун сүнсний дүүрэн байдал тэр хүч чадал тэдэрт хэрэгтэй байна. Тийм учраас тэд нар юу болж авсан бэ гэхээр зэрэг эзний үгийг зоригтойгоор ярих тэр шинэ хүч чадлыг дахиад авсан байна. Амен. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс өргөжлүүлэн эзний үгийг зоригтойгоор ярьж гэлсэн байна. Өргөжлөл. Тийм учраас анхны Антиох зулаан, анхны Ерүсалим зулаан яасан бэ? Өдөрт 3,000, 5,000 хүнээр өсөж ирсэн байна. Энэ түүх сүмийн түүхэнд магадгүй давтагддаг байх гэж би боддог. Мэдээж энэ тийм маш олон том сэдвэлтүүд тийм ээ одоо болж ирсэн. Гэхдээ өдөрт 3,000, 5,000 гэлэг энэ гайхамшигтай зүйл тийм байсан тэр Христэд итгэгч нарын дунд бий болж ирсэн юм аа. Өнөөдөр бүгд юу гэж ярьж байгаа вэ? Бүгд тархсан монголчуудаа Христийн амлаж болгоё гэж. Бид нар ариун сүнсний хүч чадлгүйгээр энэ хизээж байх боломжгүй асуудал юм байна. Тийм учраас бүгд өдөр болгон Христэд итгэж хүн болгон антиг Монгол цуглааны хүн бүр өдрөө эзэн рүү хандсан залбирдаг байцгаа. Амен. Та өдөрний залбир заавалчгүй ирэхгүй байх. Тэгээ ирэх шаардлагагүй. Таны цаг, таны тэмээ ажил төрөл хэцүү учраас та заавал ирэх шаардлагагүй. Гэхдээ та заавалчгүй нэг удаа тэмээ эзэн рүү хандан залбирч ариун сүнсний тэр хүч чадлыг тэр шинжлэлийг
та хүсэмжлэн залбирдаг байгаас уншиж байгаа. Амен. Энэ бол Христос төрчмийн амьдрал юм. Ийм хүний амьдрал нь эзэн дотор өрөвддөг юм. Яг л тэр хүн ариус хүч чадал дүүрэн байдаг учраас. Тэр хүмүүс өргөжлөөр нь эзний үгийг зоригтойгоор, баяртайгаар, хүчтэйгээр ярьдаг. Амен. Өнөөдөр манай антиг Монгол цагдаа эзэн эдгээр ишлүүдээр дамжуулан дөрвөн зүйл хэлжсэн. Санаж байна? Эдгээрт бид нар өөрсдөө зузааныг бид нар өөрсдөө юу ч бодсоо дээ. Өөрсдөө их гэж байна. Та өөрийг та өөрийн нэг хэсэг болгосооч. Амен. Андур цуглаан бол таны салшгүй нэг хэсэг юм. Андур цуглаан бол таны салшгүй нэг хэсэг гэж байгаа чинь андур цуглааны итгэж хүн болон таны юу вэ? Ахын дүүс таны салшгүй нэг хэсэг. Бид нар яаж энэ хүмүүстэй энэ өөр хүмүүстэй надаас өөр хүмүүстэй би яаж ахын дүүс болох вэ? Өдөр юу вэ? Христ дотор тэр хүмүүсийг байгаар нь хүлээж авах. Ямар нэгэн шүүрт, ямар нэгэн өөр зүйл хэрэггүй. Тэр хүнийг бид нар байгаар нь хүлээж авах гэсэн. Хоёрдугаар бид нар юунд тооцсон бэ? Итгэж хүмүүс, итгэгч нар бид нар өөрсдөө амьдрал тохиолдсон итгэлийн амьдралыг бие биендээ хуваалцдаг газар болж байгаа гэсэн. Амен. Өдрөө бие биендээ тань тохиолдож байгаа, тань хийсэн эзний гайхамшигтай зүйлсийг хуваалцдаг байгаас урьж байна. Яг өдрөө нэг community нээцгээ гэж тийм үү? Нэгдсэн явж байна. Харин энэ зүйлдээ өдрөө өөрсдөө зориулцгаа. Өдрөө Монгол хүний нөгөө их хүний чанар эзгүүхээр гэдэг зүйлийг өдрөө жоо одоо жоохон тийм энэ надад хэрэггүй юм байна гэж өдрөө гарч чадсан. Харин өдрөө нэгдэхийн төлөө өдрөө хичээцгээ. Гуравдугаар бид юуны тооцсон бэ? Цуглаан бол нийгмэл магтаал хүндэтгэлийг эзэн дэрэгдэх газар юм байна. Өдрөө цуулах үедээ эзэн рүү хандсан эзэн магтаал хүндэтгэлийг өргөдөг. Амен. Эмэгтэйчүүд хаан цуглана. Ирчүүд хаан цуглана. Залуучууд хаан цуглана. Цуулсан газар болгондоо эзэн магтаалыг өргөж байгаас орж байна. Дөрөвдүгээр хамгийн сүүлд нь юу гэсэн бэ? Чуулган бол ариун сүнсний удирдлага дотор ажилладаг газар юм. Тийм учраас өдөр болгон бидний ариун сүнсний шинжлэл хэрэгтэй байдаг юм. Өдөр болгон ариун сүнсний шинжлэлийг авах төлөө өдөр эзэндээ ханддаг байсан. Амен. Амен. Эзэнтэй цагийг гаргадаг байсан. 5 минут, 10 минут, 15 минут, 20 минут. Та боломжоор эзэнтэй цагийг заавалчгүй гаргадаг багсаа гэж эзний нэрээр хүсэн өрөөж байна. Амен. Тэр үед эзэн ариун сүнсээр дамжуулан бидний амьдрал анхны Иерусалим зузаанд үйлдсэн тэдгээр гайхамшуудыг өнөөдөр танай дамжуулан, бидээр дамжуулан, надад дамжуулан, Антиох Монгол цуглаанаар дамжуулан эзэн гайхамшигтай үйлдэл хийж байна. Өдөр эзний гайхамшигыг харсан, гэрчилсэн эзний агуу дагалдагч нар болон өсцгөөе. Хам залбирцгаая. Өдөр хам босон эзэн дотор хам босцгаая. Тавхан гараа хатгаж байгаа. Эзэндээ залбирч урж. Эзэн танаа өөрчлөж. Өдөр болгон би тантай харилцах. Харилцаандаа би амжилт гаргахыг хүсэж байна. Өдөр болгон би тантай харилцаж, би тантай тэр цагийг гаргаж, би тантай хамт тэр ариун сүнсний шинжлэл дотор би өсгөх хүсэж байна. Та бүхэн эзэндээ өөрийнхөө зүрхсэтгэлийн нэг залбирч урж. Тэр хам залбирч. Эзэн та бид найдах уулзалтыг таашруулж байна. Эзэн та бид найдах уулзалтыг таашруулж байна. Эзэн хайртай бүлээн тань баярлалаа. Өнөөдөр та бидний газар таныг үлдээд тань магтаал хүндэтгэлийг өргөн
таны өмнө залбирanгуйх боломж өгсөж авалтандаа баярлалаа. Өнөөдөр бид эзэн таны өмнө ирж байна. Та биднийг хөрөөгч. Та биднийг ивээгч гэж залбирч байна Иесус. Хайртай эзэн аав минь бидний амьдралд тохиолддог тэдгээр таны бидэнд үзүүлсэн, харуулсан, бидний амьдралд үйлддэг тэдгээр бүхий гайхамшигтай зүйлийг бид нар цуглааныхаа ах дүүс нартайгаа хуваалцаж бид нар хамтран таны дотор өсдөг байхад та биднийг өдөртөн дагуулж өгч байна. Хайртай эзэн аав минь бидний итгэлийн амьдралаар амьдарч байхад Бурхан эзэн бидний тантай харилцааг өдөр болгон та өрөөж өгч байна. Эзэн бид нар өдөр болгон ариун сүнсний хүч чадал дотор шинжлэгдэж амьдрах эзэн та биднийг удирдах өгч байна. Учир нь өдөр болгон тантай харилцаж байгаа, өдөр болгон ариун сүнсний хүч чадал дотор шинжлэгдэж байгаа. Тэр хүмүүсийн хүчний хүртэл өдөр болгон шинжлэгдэнэ гэж та хэлсэн байна эзэн. Хайртай эзэн аав, та бидний амьд Монгол цуглааныг цаашдаа итгэж ахын дүүс нүрийг та өөрчилж өгч байна. Эзэн өдөр болгон таны ариун сүнсээр дамжуулан бид нар таны үгийг тунхаглаж эзэн таны дотор итгэлийн амьдралаар бид нар хичээнгүлэн тууштай амьдрахад та биднийг өрөөж өгнө. Эзэн бидний урд маш том алсын хараа байна эзэн. Бидний алсын хараатаа хүргэдэг эзэн та биднийг ашиглаач. Та бидний босгон байгуулж өгч. Та бидний цуглаараа итгэж ахын дүүс нүрийг эзэн итгэлийн амьдралаар тууштай бөгөөд зоригтой хүчтэйгээр амьдрахад та биднийг удирдах өгөө Иесус. Аава энэ газар ирээд таны өөрсдийнхөө зурцлыг дараа болгон залбирanгуйч бид итгэж ахын дүүс нүрийг эзэн та өрөөж өгөө. Хайртай эзэн аав тань баярлалаа. Өнөөдөр өсгөж байгаа бидний шинэ долооногийг Бурхан эзэнтэй ажиллаж өгч байна. Яг энэ цаг үед эзэн Есүс Христийн нэрээр энэ байгаа хүний бүрийг өрөөхийг хүсэж байна Иесус. Та өрөөж өгч. Учир нь өрөөхийн үндэс бол та билээ. Таны нэрээр бид нар бие биенийгээ биднээс өрөөхийг хүсэж байна Иесус. Өнөөдөр энэ газар таны өмнөрөө толгой удаалган зөрчилдөд даруй болгон залбирanгуйч бидний итгэж ахын дүүс нүрийг та өрөөх болтугай. Хийж байгаа ажил, суралцж байгаа сургууль боловсролын дээр эзэн таны амжилт, таны өрөөлөн хамт байх болтугай. Энэ газраас бизнес хийж байгаа бидний цуглааны итгэж ахын дүүс нүрийн бизнесүүдийг та өрөөж өгч байна. Эзэн та амжилтыг та шөөрж өгч магадгүй байсан. Хайртай эзэн өнөөдөр энэ газар таны өмнөрөөд өөрсдөө амьдралд тохиолдож байгаа тэр хүнд асуудлууд таны өргөөд таны залбирanгуйч байгаа. Та бидний итгэж ахын дүүс нүрийг та залбирлыг сонсгооч. Та өрөөж өгч. Та чөлөөлж өгч юм гэж байна. Хэрвээ энэ дунд өвчтөд нэгэн байгаа бол эзэн та яг энэ цагт ариун сүнсний тэр тасалгойг болгож Бурхан эзэн та эдгээр эмчилж өгч. Учир нь таны нэр бол эдгээгч эзэн учраас эзэн бид нар таны нэрээр бид нар залбирч байна Иесус. Амен. Хайртай эзэн аав, танд үнэхээр их баярлалаа. Энэ газар өсөж байгаа бидний үр хөвгтүүдийг та өрөөж өгөөрэй. Та бидний хоёр дахь үеийг та өрөөж өгөөрэй. Таны мэрэгэн ухаан танд итгэл дотор өсгөхөнд даацлаа. Таны үгийг дамжуулж байгаа манай хүүхдийн багшны бүрийг та өрөөж өгөөрэй Иесус. Их эзэн аав, өнөөдөр танд үйлчилсэн бидний үйлчлэгчдийн бүрийг та өрөөж өгөөрэй Иесус. Өнөөдөр өсгөж байгаа бидний шинэ долооногийг та өрөөж өгөөч Иесус. Та бидний амжилтыг, та бидэнд ариун сүнсний шинжлэлийг өдөр болгон та өрөөж өгөөрэй. Амен. Одоо бидний эзэн Есүс Христийн нэрээр хэлээ. Бидний хайрлалтай Бурхан эцгийн гайхамшигтай хайр. Өдөр болгон бидэнтэй хамт байдаг ариун сүнсний үйл, түүний хамгаалал, түүний мэрэгэн ухаан, түүний хүч чадал одоо өөртөө хамт байх болтугай. Амен.